Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Лүндэ Жанцсан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг Улсын их хурл 2019 оны 8 сарын 28, 29, 9 сарын 4, 5, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж Улсын их хурлын нийт гишүүдийн 3/2-оос доош хүн тогтсон тул Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн 1, 2 дахь хэлэлцүүлгийг явуулж ард нийтийн санал асуулга явуулах Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эхийг батлах тухай Улсын их хурлын 73 дугаар тогтоолыг баталсан. Лүндэ гишүүнээ анхааралтай та. Уг тогтоолд Монгол улсын ерөнхийлөгч 2019 оны 9 дугаар сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын их хурлын 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцүүлэн үзэж ард нийтийн санал асуулга явуулах Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын их хурлын 2019 оны 9 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон болно. Ингэснээр Улсын их хурл төслийг 3 дахь хэлэлцүүлэх шилжүүлэн 3 дахь хэлэлцүүлэх бэлтгэх үүрэг хугацааг тогтоосон Улсын их хурлын тогтоолыг баталсан. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 11-р сарын 13-ны өдөр Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг хийж Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 15-ийн 1 дахь хэсэг, Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 ишлэх 6 дугаар зүйл заасны дагуу Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулж байна. Төслийг 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Улсын их хурлын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан зөвшөөрлөлийн ажлын хэсэг нь 2019 оны 9 дугаар сарын 30, 10 дугаар сарын 7, 8, 9, 11 дугаар сарын 5, 12-ны өдрүүдэд нийт 7 удаа хуралдаж тодорхой асуудлуудаар зөвшөөрөл хүрч санал нэгдсэн. Байнгын хорооны хуралдаанд ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, Улсын их хурлын сонгуулийг олонхын мажоритар болон хувь тэнцвэрлэх профессионал зарчмыг хослуулан явуулж, сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтанд орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх гэсэн зарчмын шинжтэй 2 асуудлаар гарсан саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доош хүн саналаар санал хурааж хуралдаанд оролцсон нийт гишүүний 3/2-оос доош хүн дэмжсэн болно. Түүнчлэн Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 ишлэх 6-гийн 2 заасны дагуу байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доош хүн ард нийтийн санал асуулгын 1, 2 дахь хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн найруулга редакцийн шинжтэй 11 саналаар дахин санал хураах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доош хүн дэмжсэн. Улсын их хурлын гишүүн Нямбатараас ерөнхийлөгчийг Улсын их хурл өргөдсөн бүрэлдэхүүнээс сонгогтой холбоотой санал ирүүлсэнийг Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 ишлэх 6-гийн 2 дахь хэсэг заасны дагуу байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доош хүн дэмжээгүй тул уг асуудлаар санал хураах шаардлагагүй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт, саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.